Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хвшлийн бүх аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг 10 дугаар сарын 1 хүртэл 6 сарын хугацаанд авахгүй байх хуулийг улсын хурл баталсан. Тэгвэл энэ хууль эх 7 хоногоос хэрэгжиж эхлэх юм байна. Улсын хурлаас ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг цар тахлын үед хамгаалах зорилгоор засгийн газраас өргөн мэдүүлсэн 7 асуудал бүх хуулийг баталсан. За энэ хууль дотор нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар авахгүй байх зохицуулалт бий. Гэтэл улсын хурлаас гаргасан энэ шийдвэр чухам хизээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Тэгвэл засгийн газар дараа 7 хоногийн хуралдаанаараа энэ шийдвэрийг хэрэгжүүлэх журмыг хилэлцэн батлахаар төлөвлөжээ. За үүний дараа нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар тэглэх шийдвэр аль биесээр хэрэгжиж эхлэх юм байна. Нэгэнт бол хууль 4 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд буюу 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө гэд хууль одоо гарсан байгаа учраас бол журам нь эх 7 хоногт батлагдсан ч гэсэн 4 сарын 1-ээс энэ одоо харилцааг бол зохицуулаад одоо явна гэж бид бол ойлгож байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар тэглэх улсын хурлаас гарсан шийдвэр алавжаагүй байгаа учраас аж ахуйн нэгжүүд энэ сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтнуудынхаа цалингаас суудгасан. Тэгвэл дараа 7 хоногт засгийн газраас журам гарсны дараа аж ахуйн нэгжүүд энэ сард суудгасан нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтнанд нөхөө олгох ёстой юм байна. Яг нийгмийн даатгалынхаа 4 сарынхаа нийгмийн даатгалынхаа шимтгэлийг тухайн аж ахуйн нэгж байгууллага ажилтнанд төлсөн бол тэрийг нь одоо буцаан нөхөн одоо олгох ийм одоо асуудал бол энэ журмаараа бол зохицуулагдаад явна. Нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар төрөөс тэглэх шийдвэрт нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 600 гаруй мянган иргэн хамрагдах бол хуваарай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 180 мянган иргэнч мөн хамрагдах боломжтой юм байна.